Муур аяган билүү? Сая юу байсан бэ? Уруу харсан юм болов? Бекеригийн мэдээ. Шуурхай мэдээ. Бекери 5-нд хулган үзэгдэн нарийн бовнод руу дайрч байна. Хурдан зөвхөр. Алив яваарай. Энд тэндгүү хохирогч нар нэмэгдэж байна. Энд яг юу болсон юм бэ? Өчигдөр шөнө аимшигтай том хулган гарч ирээд миний толгойн дээрх чимэглэлүүдийг идээд дуусчихлаа. Ноён талхны өсцний газарт янзлуулсан толгой маань бүр байхгүй болчихлоо. Одоо энд ч гэсэн хулган гарч ирсэн байна. Эрг та бүхэн бүгд гэрээсээ битгий гараарай. Захирлаа, хулганууд талхчны хот руу дайрсан гинэ. Хулган гэнэ. Би хулганаас их айдаг. Тэр хардаа. Манай урд хүртэл хулганууд гараад ирж. Миний шивцэр шоколад. Энэ гүзэлцэгнийг болохгүй. Чи яаж надад ингэж хандаж чадаж байна? Хайртай болох чинь нүгэл биш үү? Энэ мөг ястаа нэрэ. Хатан таан бааларсан шүү. Ингэж тачих гэж хамгийн чухал хэсэг гарч байхад уур амьсгал эвдчих юм аа. Одоо кино үзээ суух цаг биш ээ. Талхны мухлаг хотод хулганы сүрэг ороод ирсэн гэж байна. Яасан? Хулганы сүргээ? Хулганууд нарийн боовнууд руу дайраад байхад төр засаг юу хийж байгаа юм бэ? Бидний төлсөн татврын хэмжээгээр биднийг хамгаалах хэрэгтэй. Юу болоод байна? Аль борцгнуудаа бүгдээрээ ингэж явахаар ордон руу орцгоё. Алж байна. Хулганууд миний толгойн чимэглэлийг идээд ийм болгочихлоо эрхэндээ эдсэн. Хулгануудаас айгаад гадаач гарч чадахгүй байж штэ. Хүүхдүүдээ хичээлд нь явуулж чадахгүй нь үнэхээр хэцүү байна. Одоо даруй хүнзүү арга хэмжээ авахгүй бол та нар бүгдээрээ зайрын руу явна гэж мэд. Хатан хаантаа хулгануудад хонх зөөвөл ямар вэ? Хонхо? Тийм ээ. Тэгэх юм бол хонхны дуу сонсоод ард иргэд зугтаж чадна шүү дээ. Тийм байна. Үнэхээр сайхан арга байна. Сайхан арга хайж олох гээд их хичээлээ. Баярлалаа. Гэтэ хулгануудын хүзүүнд хэн хонх зөөх юм? Юу? Хэлсэн хүн хариуцлага хүлээх хэрэгтэй. Чи өөрөө очиод хонх зүүчээд ир. Би юу? Үгүй хатан хаантаа. Тэр чигнэмэг очиод хонх зүүчихвэл бүх зүйл шийдэгдэх болохоор бүгдээрээ санаа зовох хэрэггүй. Тэрээр хулганы хүзүүнд хонх зөөхөр явсан ч хизээч эргэж ирж чадаагүй юм. Хулганы хүзүүнд хонх зүүх гэж явчихад бүтэн сар гарan алга болчихсоо. Энд чинь одоо юу гэж нь болоод байна? Тэр аяган бэлүү хулгануудын дайралтанд өртсөн юм шиг байна. Өөр арга байхгүй гэж үү тэгээд? Эрхэмдээцээ хулгануудыг айлгадаг амтан байдаг гэж дууссан юм байна. Бурхан минь гэж тийм амтан байдаг хэрэггүй. Тийм ээ. Тэр бол муур гэдэг амтан. Муур бол талхны газрын экосистемийг хамгаалж чадна. Хулганууд муурнаас өнхөлцгөө хагартал айдаг гэсэн. Айл бүр муур тэжээх юм бол хулганууд айгаад ойртож чадахгүй. Үнэхээр сайхан арга байна. Угаасаа нэг амтан тэжээмээр байсан юм. Оо за. Наадах чинь сайхан санаа байна. Гэхдээ хэн муур худалдаж авч ирэх вэ? Мэдээч хэрэг чиний гаргасан санал юм чинь чи өөрөө авч ирэхэд болох юм байна. Би юу? Тийм амар амтныг би яаж авч ирэх болж байна эрхэмдээц. Тэр их чи өөрөө мэдэх хэрэгтэй. Сонсцгоо. Энийг хаалганы гадна гаргачихад ир. Хэдлээ. Хатан. Ингээд муур худалдаж авахар явсан албад хизээч эргэж ич чадаагүй юм. Юу гэж нь болоод байна? Хулганы хүзүүнд хонх зүүх гэж явсан сайд ч ирэхгүй. Муур худалдаж авахар явсан ч эргэж ирэхгүй байхаар одоо яах болж байна? Одоо сайхан арга бодож олохгүй бол зайрын руу явна гэж мэдэрэ.
Тэр нөгөө энэ бүхэн талхнаас л болж байгаа юм. Надаас уу? Ноён талх эднийг маш амттай янзалснаас болоод хулгнууд өндрийн наваад дайраад байгаа юм. Шуун утгагүй юм яриад байгаа юм бэ? Өө тийм байна. Наадах чинь үнний ортол юм байна. Айдуу сонсож бай. Талхыг доод гинд руу дариухан аваад явж. Толгойг нь гоё янзалснаас өөр хийсэн юм байхгүй штэ. Дээч. Сайхан санаа олчихлоо дээч. Сайхан санаа байна гинэ. Муур худалдаж авч ирч чадахгүй бол муур хийчихвэл яасан юм бэ? Муур хийхээ? Тийм ээ. Энэ хотын иргэдийн толгойг муур болгоод янзалж ихвэл хулгунууд айгаад ойрцохгүй байлгүй дээ. Хөөх, үнэхээр мундаг байна. Аргагүй л ноён талх шиг. Хөөх, наадах чинь үнэхээр сайхан санаа байна. Гэхдээ муур гэдэг амьтан чинь ямар царай дүрстэй юм бэ? Тэрийг надад даадагчхөө. Интернетээс муур гэд хайх юм бол ингээд муурны зургуудыг харж болно. Энэ нөгөө амар муур гэдэг чинь үү? Амьдралдаа анхудаа ийм аймаар амьтан харж байна. Тэр шавуур чихийг хардаа яг сэлэм шиг байна. Тэр харцсан хүртэл ямар аимшигтай юм бэ? Талха. Дариухан бүх иргэдийг аимшигт муур шиг чимэглэлтэй болго. Мэдлээ. Ингээд талах хотын бүх иргэдэд мууран гоёл хийж өгсөн юм. Зөөлөн кремээр хэлбэр гаргасныхаа дараа шоколадаар муурны аимшигтай нүдийг зураад хүрхэл юм бол эсхэж зүсмээр хурц саглыг зурж өгөөд урдаа байгаа хоолыг харж баясан юм шиг хоёр газрын зураад агуул дуусна. Дуусчихлаа. Би өөрөө хийсэн ч гэлээ ямар аймаар юм бэ? Муур гэдэг амьтан үнэхээр аимшигтай юм байна. Зурган дээрхтээ яг адилхан харагдаж байна. Ийм амар толгоон гоёл анх удаа харж байна. Тэр чи яхав хулгнуудыг хуурахын тулд муур шиг болж жүжиглэх хэрэгтэй байдаг. Тэрийг надад даалгачгүй. Би хүүхэлдэйн дээрээс үзсэн юм. Муурнууд ингэж дуурдаг гэсэн. Мяу. 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 Үгүй бүр амараар. Мяу. Мяу. Тийм ээ наадах чинь. За тэгвэл талах чи иргэдэд муурны чимэглэл хийж өгөөд сүү харин чи муур шиг дуурахыг зааж өгөхөд болох юм байна. Мэдлээ. Мяу. 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 Хулгунууд биднийг хараад айж бай шүү дээ. Захирал таны хийсэн муурны чимэглэлээс болсон байх уу? За бүгдээрээ хулгунуудыг айдлан бүгд муур болцгоё. Мяу. 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 Тэрийг хардаа захирлаа хулгунууд гайхаж байна. За бүгд хүчтэй байна шүү. Мяу. 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 Түг догтлов. Юу вэ? Хулгунууд ухаан алдаад байна. Айсанда бүгд зүрхний шивдээс болоод байгаа юм биш үү? Ноёнуудыг хийж өгсөн толгоон гоёлын хажаар хулгунуудыг дийлчихлээ. Бид хотыг аварлаа. Энэ хүчээрээ зүтгээд хулгнуудыг бүгдийг зайлуулцгаая. Тийм ээ. Хулгнууд мууран гоёлтой болсон аяган билуунуудын эгдүү төдөрхийг харан зүрхэн догтлон өгчээ. Би чадлаа. Харин талах хотоо аварсан баатар боллоо. Сайн уу талхаа? Сайн уу сүү? Сайн уу? Шоко. Сайн уу? Зацхан. Айд хамтдаа. Супербар. Бүгдээрээ супербар. Бүх юм сайхан байна. Супербар. Бүгдээрээ супербар. Талхын усчны газар та нарын байх газар хин бүхэн
санагддаг газар хамгаас онцгой хатан ханжахарлын төлн байна харин би түүний хизэж байхгүй толгой өдөө чиндэр ганцаараа биш талхны үсчин байна нашаны дэ тутарэ хамтаа хүсэл чин юу тэмүүлж байна хүрэхэд нь юу дэ болж байна оригоо чилороо бүтэл нэтлэ мөрөдөх чин бид хамтдаа билүүлээ бид чиний таа болж бүтbi бобожо босоо хамтдаа дууж бочигдээ